Сайн байна уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Тэмүүлэн гэдэг Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Орхон Импати сургуулийн 12-ын Б ангийн сурагч байна. Миний харж байгаагаар өөрийнхөө хар хүнс хэлэх юм бол Орхон аймаг тэр дундаа Монгол улсын маань хүүхдүүд өөрийнхөө боломжийг өөрийнхөө чадахгүй гэсэн үзэл бодлоор хааж орхидог хүн болгонд гадаадд суралцах бүрэн боломж нээлттэй байгааг бид дуулахад таатай байна. Яагаад гэвэл миний хувьд Итали улсын тэтгэлгийг тухайн улсаас нь биш тухайн улс руу хүүхэд зуучилж авч явдаг компаниас авсан учраас Монгол улсын хүүхдүүдэд хэлний оноонд бага байсан ч гэсэн маш том боломж өнөөдөр нээлттэй байгаа юм а. Тийм учраас та бүхэн энэхүү боломжоос хоосруулгүй дэлхийн хүн болж өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн төлөө гадаадд тэтгэлгээ сурч мөн Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө төрөлх орон нутгийн төлөө зүтгээсэй гэж миний хувьд хүсэж байна.